Хэлний чандах монголчуудын зөвлөгөөд манай байгууллага бол одоо үүсгэн байгуулагдаад 12 жил болж байгаа. 2014 онд хэлний чандах төрийн бас байгууллагууд Монгол улсын тухайн үеийн гадаад харилцааны сайдын санаачлагаар бас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хурамчуулаад тэр уулзалтынхаа үеэр бүгд бол одоо нэгдсэн байдлаар бид нэр зохион байгуулалтад орох хэрэгтэй юм байна гэд хэлний чандах монголчуудын зөвлөлд нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллага үүсгэсэн. Тэгээ 12 жил бид бол доктортой үйл ажиллагаа явуулж байна. Манай үйл ажиллагааны гол чиглэл бол гадаадад хэлний чандаж ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ үүсгэл санаачлагаар бий болсон төрийн бас байгууллагуудыг ижил төстэй төрийн бас байгууллагуудыг нэгтгэж тэдний дуу хоолойг Монгол улсын төр засагт хүргэх мөн эргээд одоо төр засгийн шийдвэрийг одоо иргэддээ хүргэх, иргэдийнхээ дуу хоолойг сонсох, тэднийхээ эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой төрийн бас байгууллага байгаа юм. Хэлний чандах монголчуудын зөвлөлд бас үүсгэн байгуулалттай 12 жилийн хойно баярын мэдээг бас гадаад харилцааны сайд Батцгийн нэрийн өмнөөс болон гадаад харилцааны яам нийт хичээл сайдын яам технологийн газрыг хамт олон нэрээр нэмсэн. Хэлний чандах монголчуудын зөвлөлд нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллага маань энэ 2 жил тутам одоо хэлний чандах монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Нэгдсэн чуулга уулзалт бол 6 дахь удаага энэ жил болж байна. 2 жил тутам болдог. 6 дахь удаагийн энэ чуулга уулзалтын хүрээнд болохоор хэлний чандах монголчуудын нэгдсэн чуулган манай бас хэлний чандах монголчуудын зөвлөлд нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллагын нийт гишүүдийн хурал мөн 3 дахь өдөр нь 8 дугаар сарын 1-ний өдөр одоо Чожин ламын сүм музейн урд талбайд одоо хэлний чандад бага амьдарч байгаа монголчуудад зориулсан Mongolia Diaspora Festival гэдэг арга хэмжээг бид зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод өнөөдөр эхний өдрийн үйл ажиллагаа эхлээд явж байна. 3 асуудал хэлэлцэгдэнэ. За мэдээж хамгийн ихнийх нь бол нийгмийн бодлогын хорооны зүгээс эргэлж байгаа хэлний чандах иргэдийн нийгмийн асуудал гэсэн сэдэв байгаа. За түүндээс ям тамгын газруудаас ирж хариулт өгнө. Хоёр дахь нь болохоор их хэл боловсрол соёлын асуудлаар бас одоо хилцүүлэг явагдана. Гуравт нь оюутан залуучуудын хороо хэлний чандах монголчуудын зөвлөлийн соёл урлагийн одоо асуудал гэсэн ийм 3 хилцүүлэг байгаа. За мэдээж хэлний чанд 300 мянган иргэн амьдарч суурихын хэрээр одоо нийгмийн асуудлууд бол араасаа гарч идэг. Хамгийн ихнийх нь одоо сонгуулийн эрхээ одоо хэрхэн хангах вэ гэдэг дээр те олон төрлийн шийдлүүд одоо яригдж байна. За дээрэс нь улсад байгаа иргэдийн маань одоо нийгэм даатгалын асуудалч гэдэг юм уу улс маань цахим шилжилттэй одоо шилжиж байгаатай холбоотой ийм Монголиудаа одоо бүртгүүлж чадахгүй элдв одоо бичгүүдээ ийм Монголиогоос одоо үйлчлэгийг нь авч чадахгүй байх ч юм уу иймэрхүү асуудлууд бол хэлний чандах иргэдэд бол нийтлэгд бас тохиолдож байгаа. Энийг одоо шийдэх асуудлууд, шийдэх гарц гаргалгааны талаар бид бас ярилцаж хэлэлцэж байна. За дээрэс нь их хэл соёлын асуудал дээр болохоор одоо ингээ монголчууд гадаад амьдраад 30 орчим жил болж байна. 2-3 дахь үеийн одоо диаспоранууд маань гараад ирж гисэн байна. Тэр одоо монгол иргэдээ монголоор нь авч үлдэх өсөж тойрнож байгаа хэлний чанд байгаа үр хүүхдүүдэд одоо монгол хэллийг мартуулахгүй байх, өв соёлоо уламжлуулан үлдээх гэдэг бас маш том асуудлууд бол бүхэл оронд бол тулгарч байна. За энэ дээр бол шийдлүүдийг бас шатараатайгаар авч хэрэгжүүлж байгаа. Дээрэс нь оюутан залуучуудын асуудал тухайн улс орондоо очоод тухайн улс орныхоо одоо хууль дүрм, нийгэм журамтай одоо зохицож амьдрах тал дээр нь одоо зөвлөмж өгч байт юм уу? Ийм одоо шийдлүүдийг бол бид нэр боловсруулад хороодынхаа одоо зүгээс ажлын 2 жилийн хугацаанд боловсруулад ингээд төр засагтайгаа одоо дүрм журам болоод хууль дүрмийн хугацаанд одоо нийцүүлэх хэрхэн одоо ямар дахис дэвшиж гарах болох талаар нь одоо ингээд хилцүүлгийн үр дүнд бол зөвлөмж гараад холбогдох яамрууд бол хүргэгдэнэ гэсэн. Одоогийн байдлаар албан бус доогоор нэг хэлний чандад ажиллаж амьдардаг нэг 300 гаруй мянган монголчууд хэлний чандад ажиллаж амьдарч байна. Ингээ Монгол улсын нийт хүн амын тоотой харьцуулахад энэ нийт хүн амын 7-8% гэдэг харьцангуй бас томтоо. Хамгийн багадаа бодохдоо нэг 3 зэргийн аймгийн хэмжээний ч юм уу хүн ам хэлний чандад ажиллаж амьдарч байна. Манай байгууллагын хувьд бол нэг 40 гаруй улсад байгаа 180 гаруй төрийн бас байгууллагуудыг бол нэгтгэж үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж хэлний чандад байгаа иргэдийн тоо бол жилээс жилд нэмэгдэж байна, буурахгүй байна. Анх манай байгууллага 2014 онд үүсэж байхад бол нэг 140-50 мянган хүн байсан бол одоо даруй 2 дахин нэмэгдээд 300 мянга гаруй болоод байна. Тэгэхээр иргэдийн тоо нэмэгдэх хэрээр
мөн иргэдийн асуудал, нийгмийн асуудал бас олон төрлийн асуудал бас давхар нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр мөн иргэн суурьших асуудал, ер нь энэ хилийн чандад байгаа иргэдэд ямар бодгоор яаж дэмжих вэ гэдэг асуудлууд бас чухал байгаа юм. За онцлог ажил бол хамгийн томоос нөх юм бол хилийн чандах иргэдэд эвлэлт нь нэгдүүлэх, өв соёлоор эвлэлт нь нэгдүүлэх дэлхийн монголчуудын наадмыг Бельги улсад анх удаа зохион байгууллаа. 10 орчим мянган монголчууд бол тэнд оролцлоо. За энэ маань бол өв соёлоор нэгтгэж байгаа бас нэгэн том ажил болж байгаамаа. Дээрээс нь Турк улсад оюутан залуучуудын чуулга уулзалт боллоо. Энүүгээр хилийн чандад маш ихээр сурч хөдөлмөрлөж байна. Их сургуулиудад явж байна. За энэ оюутнууд маань хоорондоо чуулж өөрсдийн асуудлуудаас ингэж нэгтгэсэн ийм сайхан арга хэмжээ болсон байгаа. Тэг гих жишээтэй манай 2 жилийн хугацаанд 4 хороогоороо дамжуулаад төлөвлөгөөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөөнд багцсан ажлууд маань ингээд шатараатайгаар хийгдээд явдаг юм байна. Манайх нэгдсэн үндэсний байгууллагын харьяа олон улсын шилжит хөдөлгөөний байгууллага гэдэг байгууллага байгаа. За манай байгууллага нь хилийн чандах монголчуудын зөвлөлтөд 2021 оноос хамтран ажиллаж байгаа. Тэгээд ямар чиглэлээр хамтарч ажиллаж байна вэ гэхээр хилийн чандах монголчуудын эрхийн асуудал болон хилийн чандах байгаа монголчуудын иргэн их нутагт нь буцааж авчрах бодлого боловсруулах төсөл хөтөлбөрүүд боловсруулж ажиллах тал дээр хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ онд манай хоёр байгууллага нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд Монгол диаспора гэдэг нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа 2 жилийн хугацаанд хэрэгжих. За энэ төсөл нь ямар зорилготой байгаа вэ гэхээр гадаад байгаа монголчуудыг богино хугацаанд Монголдо ирж төр хугацаанд ажиллаж оюутнуудыг дадлаг хийх, мэргэжилтнүүдийг байгууллагуудад төр хугацаанд байршиж ажиллах боломжийг нь бүрдүүлэх зорилготой ийм 2 туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд энэ 100 гадаадын 11 орноос 24 оюутан ирсэн Монгол байгууллагуудад дадлаг хийж байгаа. Тэгээд ирэх намраас бид нар мөн мэргэжилтнүүдэд буюу гадаад ажилладаг Монгол мэргэжлүүд зориулсан Монгол богино хугацаанд ирж ажиллах, зөвлөх үйлчлэгээ үзүүлэх ийм боломжийг нь бүрдүүлэх 2 дахь ээлжийн туршилтын хөтөлбөрөөр мөн хэрэгжүүлж эхэлнэ. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд маань хилийн чандах монголчуудын зөвлөл хамтан ажиллаж байгаа. Тэгээд хоёр байгууллага маань хамтын ажиллагаа жилийн ирэх тусам өргөжөөд сайжаад явж байгаад баяртай байна. За манай байгууллага 2023 онд статистикийн газартай хамтраад хилийн чандах монголчуудын холбогдлолтой судалгаа хийж байсан. Тэгээд энэ судалгааны үр дүн хэд үр дүн гарч ирсэн л дээ. Тэгээд тэндээс юу гэж харагдсан бэ гэхээр ихвчлэн монголчууд маань гадагшаага сурах зорилгоор яваад тэгээд үргэлжлүүлэн тэндээ төгснөхийн дараа ажил хийгээд амьдраад байна. Тэндээ үлдэх хандлагатай байна гэсэн үр дүн гарч ирсэн байгаа. Тийм болохоор энэ асуудал дээр нь түшиглээд энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ хүмүүст Монголтой буцаж ирээд ажиллах орчин байна, боломж байна, тэдний орон зайд байгаа шүү гэдэг мэдээллийг өгж өөрсдөө бас нэг Монголтой ажиллаж өөрийн биеэр Монголтой ажиллаад буцаж ирэх үү яах вэ гэсэн шийдвэрийг гаргаасаа гэсэн үүднээс энэ хүү туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Түрүүчийн чуулга уулзалтын дараа хийж чадсан бидний нэг гол ажил бол Монгол Улсын хуралд хилийн чандад иргэдэг дэмжих бүлгийг аль ёсоор үүсгэн бий болсон байгаа. Энэ бүлгийн хүрээнд өөрөөр хэлбэл яг нэг үгээр хэлэхэд бол хилийн чандад байгаа иргэдэд хандсан төрийн бодлого бол Монгол улсад өгүүлэгдэж байгаа. Монгол улс бол үндсэндээ бол хилийн чандад байгаа иргэдээ ер нь тэнд байлгах юм уу, буцааж татах юм уу, хүчрхэгжүүлэх юм уу гэдэг тал дээр бол тодорхой төрийн бодлого бол үндсэндээ бах алга байна гэж хэлэхэд боломжтой байгаа. Тэгэхээр энэ ажлын хүрээнд бид нэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд тэр дэмжих бүлэг дээр бол хэд хэдэн хуулийн төслүүд бас явж байгаа. Зарим нэг хуулийн төслүүд төс санаачлагдсан боловч иргэд татагдсан тохиолдлууд байгаа. Бид энэ парламентын хугацаанд хилийн чандах иргэдийн эрх зүйн суур чухал баримтыг бий болгох тал дээр судалгааны ажлууд хийгээд парламентын түвшинд болон төрийн бас байгууллагын түвшинд судалгааны ажлууд хийгээ явж байгаа.